Lol Education болон Медаиг төслийн хүрээнд энэхүү бичлэгийг хүргэж байна. Энэ бол хичээл 2. Тэгэхээр энэ удаагийн хичээлээр хэдүүлээ хэрхэн тоолох болон тоог хэрхэн нэрлэхийг сургуулна. Эхний ээлжинд хэдүүлээ 1-ээс 12 хүртэл тоолж сурцгаая. Одоо намайг дагаж хэлээрэй за. 1-ийг 1 гэдэг, 2-ыг 2, 3-ыг гэвэл 3, 4-ыг гэвэл 4, 5-ыг гэвэл 5, 6-ыг гэвэл 6, 7-ыг гэвэл 7, 8-ыг гэвэл 8, 9-ыг гэвэл 9, 10-ыг гэвэл 10, 11-ыг гэвэл 11, 12-ыг гэвэл 12. Тэгээд энэ дээр гарч ирж байгаа 12 тоог 12 улангийн дэвтэртээ бичээрэй за. Одоо 20 хүртэл толцгоё. Дагаад хэлээрэй. 13-ыг 13, 14-ыг 14, 15-ыг 15, 16-ыг 16, 17-ыг 17, 18-ыг 18, 19-ыг 19, 20-ыг 20 гэдэг. Тэмдэглэж аваарай. Одоо хэдүүлээ үгнүүдээ баттгая. Тэгээ бас дээрээс нь хэрвээ чи 20-оос дээш тоолж сурахыг хүсвэл YouTube дээр numbers in English гэж хайгаад суралцах боломжтой шүү. Хэдүүлээ дасгал ажиллацгаая. Та нар миний асуусан асуултанд хариулаарай. Тэгээ apple гэдэг нь алим шүү за. How many apples do we have? We have 5 apples. Одоо би харин та нарт гэрийн даалгавар өгье. Яг энэ дээр гарч байгаа бүтцтэй адилхан I have гэж яагаад өөртөө байгаа эдгээр зүйлүүдийг бичиж ирэн шүү. Нэгдүгээр өөртөө хэдэн ширхэг бал байгааг бичиж ирээрэй. Балыг пен гэдэг. Хоёрдугаарт өөртөө хэдэн ширхэг ном байгааг бичиж ирээрэй. Номыг book гэдэг. Гэрийн даалгавраа сайн хийж ирээрэй. Хичээлээ дуустал нь үзсэн та нартаа баярлалаа. Дараа дахин уулзъя.